2018 оны байдлаар Монгол улс тэг долларын ашиг авсан байна. Гэтэл Rio Tinto 6.2 тэрбум долларын ашгийг авсан байна. Сайхан бэлгийн засгийн газар Дубайн гэрээнд гарын үсэг зурсны дараахнаас эхлэн оюу толгой компани онцгийн шаардлагагүйгээр худалдаж авсан асар их техник хэрэгслүүдэн анх худалдан авсан үнээсээ маш бага үнээр үйлдвэрлэгчид рүү нь буцааж эхэлсэн талаарх баримт факт чек нэвтрүүлгийн багт ирлээ. Мөн Rio Tinto компани Монголд оруулж буй хөрөнгө оруулалтаа зохиомлоор өсгөж байгааг хөдлөшгүй баримтуудаар илчлэх гэрчж бас ирлээ. Эхлээд оюутан компаниуд тэр цэхүүд худалдаж авах 3 сая доллар ингээд 3 сая гаруй доллар худалдаж авсан байна шүү дээ. Тэгээд дараа нь буцаахтаа бол тэрийг 5 зарим шилхэн 60% хэмжээгээр 1 сая 400 доллар зарсан байна. Rio Tinto компани оюу толгойн ордоос болж буй асар их ашигаасаа Монголын тавд нэгж төгрөгийн ногдлол шиг өгөхгүй тулд зардлаа хөөсрүүлэн өсгөж хөрөнгө оруулалтаа хуурамчаар өсгөн нэмэгдүүлж байсан маш ноцтой баримтыг факт чек нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар тоймлон хүргэж байна. Энэ бүхэн хэрхэн эхэлсэн бэ? Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлгийн засгийн газар 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр оюу толгойн даал дуурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө буюу бидний нэрлэж даншснаар Дубайн гэрээгчид гарын үсгийн зурв. Энэхүү гэрээг үзгэлсэн даруйдаан оюу толгойн хөрөнгө оруулалт 2015 онд 10.8 тэрбум ам доллар болсныг сайхан бэлгийн засгийн газар мөн л хүлээн зөвшөөрлөө. Монгол улсын засгийн газар оюу толгойн хөрөнгө оруулалт 6.6 тэрбум ам доллараар нэмэгдсэн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр 2022 оноос авч эхлэх байсан оюу толгойн 34% оногдох ногдол ашигын хугацаа 2037 он болж даруй 15 жилээр хойшилсан юм. Хуучин гэрээгээр ерөнхий тооцоолоход нэг 20 он гаргаад манайх ашгаа жоохон хүртэж эхлэхээр байсан. Одоо ингэж зардлыг нэмэгдээд ирэхээр хэдэн оноос хэдэн хувийн ашиг авах юм манайх. Юуны ногдлол ашиг анх 2009 оны гэрээгээр бол тавьсан байсан. Тэр одоо 2030 онд орж байгаа үлээ. Тэр тоог нь хэлж. Ногдлол ашигыг өнөөдрийн одоо тооцоогоор 2037 оноос авахар байгаа. Гэвч Rio Tinto компанийн оюу толгойн ордод оруулсан гээд байгаа хөрөнгө оруулалт нь бодит бус бөгөөд зардлан зохиомлоор өсгөж байсныг дараах баримтаар бид та бүхэндээ нотлон үзүүлье. Баримт 1. 2016 оны 9-р сарын 5-ны өдөр Rio Tinto Монгол компанийн бараа материалын хяналтын байцаагч ундраагаас дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани Komatsuгийн Монгол дахь албан ёсны дистрибьютор болох Transwest Mongolia компанид маш ноцтой нэгэн имэйлийг ирүүлжээ. Уг имэйлдээ оюу толгой компани нь Komatsuгаас худалдан авсан илүүдэл бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгч рүү нь буцаах 2 дахь компанит ажлыг эхлүүлж байна. Оюу толгой компани Komatsu компани руу буцаах бүтээгдэхүүний тоо баримт мэдээллийг хавсралтаар хургуулв. Бараа материалыг буцаахтай холбоотой холбогдох зөвшөөрлүүдийг энэ 7 хоногт эцэслийн шийдвэрлэнэ. Бүтээгдэхүүнийг буцаах тээвэрлэлтэй холбоотой хилцэл, тээвэрлэлтэй эхлүүлэх өдрийг та бүхэнд мэдэгдэнэ гэж хэлээд буцаах гэж буй тоног хөөрөнжийн жагсаалт тээвэрлэлтийн гэрээний төслийг хавсран илгээсэн байгааг та бүхэн харж байна. 2016 оны 11-р сарын 1-ний өдөр оюу толгой компанийн санхүүгийн асуудал хариуцсан ерөнхий менежер Жеффри Маханой 2016 оны 10-р сарын 26-ны өдөр Transwest Mongolia компанийн гүйцэтгэх захирал Дэвид Тёрнбул нарын гарын үсгээ зурж алгажуулсан оюу толгой компани болон
Трансвест Монголиа компани хоорондын сэлбэг хэрэгслийн худалдан авах гэрээний 3-8 дахь заалтад буцаах сэлбэг хэрэгсэл нь шинээрээ байх ёстой бөгөөд оюу толгой компанид хүргэгдсэн тоног төхөөрөмжийн анхны үйлдвэрлэгчийн гаргасан буцаах шалгуурт нийцсэн байх ёстой гэсэн байгааг та бүхэн сайн хараад аваарай. Өөрөөр хэлбэл оюу толгой компани нь Komatsu компаниас 3,445,589 ам доллар буюу тухайн өдрийн Монгол банкны нэрлсэн ханшаар 7,423,485,483 төгрөгийн үнээр худалдан авсан цоо шин техник сэлбэг хэрэгслүүдэн ердөө 1,448,386,000 ам доллар буюу 3,505,540,764 төгрөгөөр үнэлж зүгээр л буцаахаар болжээ. Зөвхөн энэхүү буцаалтаас оюу толгой компани 4,417,954,719 төгрөгийн алдагдал хүлээсэн бол эсвэргээрээ Монгол улсад оруулсан гэх хөрөнгө оруулалт нь 4,4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Оюу толгой компани Komatsu компаниас 7,6 тэрбум төгрөгөөр худалдан авсан техник хэрэгслүүдийн буцаахтаа анх худалдан авсан үнийнхээ ердөө 5%, зарим сэлбэгийг 57%, үлдсэн хэсгийг нь 60%-аар үнэлж буцаасан байгаа нь эрхгүй анхаарал татна. Жишээлбэл оюу толгой компани 129,034 ам доллар 96 цент буюу 285,577,592 төгрөгөөр худалдан авсан уул уурхайн автомашины цоо шин кабиныг ердөө 6,451 доллар 75 цент буюу 14,278,884 хүн төгрөгөөр үнэлж Komatsu руу буцаасныг та бүхэн харж байна. Энэ бол Rio Tinto компани Монголд оруулж буй хөрөнгө оруулалтаа хуурамчаар өсгөн нэмэгдүүлж оюу толгойн орд газраас Монгол улсад нэгч төгрөгийн ногдол ашиг өгөхгүй байх гэсэн башир залийг илчилсэн бодит баримт юм. Монгол улс хоёртоос хямд байхгүйсэн одоо энэ худалдаа авах нь хямд байх хоёрдугаар худалдаа авсан зүйлээр хэрэгжүүлэх үүдээр ашиглалтын дээр хямд байх үүдээр маш том даа болчихсон. Гэвч Rio Tinto компанийн булхайл хувирыг Монголын засгийн газар мэдсэн хэрнээ мдээгүй мэт. Харсан мөртлөө хараагүй мэт суусан нь дараах шалтгаантай байж. Rio Tinto гэдэг компани чинь болвол чадлаараа дэлхийн 2 номерт жагсдаг компани. 15 компани жагсаахад BHP нэгдэн байдгийн 2-д нь Rio Tinto-д ордог. Энэ компани сааталд бол Англи хатааны гэр бүлийг дагсан улсууд байдаг. Англи, Америк, Канада, Австрали, Шинэ Зеланд бүгд энэ улсыг тойрсон Европын холбоо гэж байна. Тэгээд дэлхийн хамгийн том банкнууд байна. Ийм хүчтэй зэргүй маргаанд Монгол улс орж сөхрөг аюул нөөрлж байгаа учраас энэс булгамжлах ёстой гэдэг байр суурьтай би байна. Бидний дэлгэсэн энэхүү баримтад оюу толгой компанийн ганцхан Komatsu компани руу зөвхөн 2016 онд уцаасан тоног төхөөрөмжийн жагсаалт гарч буй билээ. Харин тэгэхэд оюу толгой компани Caterpillar, Cummins, Liebherr, Hensley зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниуд мөн Монгол улсад тэргүүлэгч 1700 компаниас бараа бүтээгдэхүүн худалдан авдаг гэж та боддоо. Нэгдүгээр хэсэг төгсөв. Дараагийн дугаарт 9 жилийн дараа 12 сарын 15-нд энэ оюу толгой орд гэдэг юм чинь хөдлөх хөрөнгө, үйл хөдлөх хөрөнгө, лиценз, зөвшөөрөл,
гадаад одоо данс бүх одоо өмчлөгчийн эрх, ирээдүйд үүсэх бүх төрлийн эрх бүх юмтайгаа нөгөө алдартай стандарт банкын чинь хураагдаад дашин шавгаална.